Казахстан 500 түмэн бүгэн гөрөөстэй байсан халимгийн баян тансаг тавнутагва. Түүнээр оршин амьдрах халимг түмэн нь жил бүрийн аюул гамшигыг туулан гарч 1990 оны намартай жологлоо. Энэ жил халимг монголчууд дээд хэмжээний өртөн засах эрхийг тэмцэн олж ерөнхийлөгчийн жасуулалттай бүгд найрамдах халимг улсыг байгуулснаа тунхагласан байна. 1993 оны 4-р сард болсон бүх ордын сонгуулиар 30 настай Кирсан Улмжинов халимгийн хамгийн анхны ардын сонгуулиар гарсан ерөнхийлөгч боллоо. Халимгийн түүхийн чоо шин чагуй инхүү эхэлжээ. Улмжинов ерөнхийлөгч болсныхон хойно халимг хэл соёлын сэргээх талаар ихээхэн ажил хийсэн. 1997 онд хамгийн анхны Жангарын өдрийг тэмдэглэж халимг Монголын 93 наадмыг явагдуулж уламжлалт соёл, хэл үүсэг, шашин шүтлэхэн сэргэн өгдөх өрнөлтийг бий болгосон байна. Тэгвэл халимг монголчууд яагаад өөрийн хэл соёлын сэргэх хэрэгтэй болсон бэ? Тэд нэр хэл соёлын хэмжээнээс эхэлж мартаж ирсэн бол халимг монголчууд аль эртнээс чирэг дайны авьяас билгээр Орос оронд алдартай явжээ. Ялангуяа дэлхийн 2 дугаар дайны үед Жо 10 дивиз халимг Монгол морд чирэг өмнө Франтад байлдаж 3 том гараа дайчид одон медалаар шагнагдсан билээ. Гэтэл энэ бүгд нь халимгчуудын шивэрд чөлөөгдөх гунигт ховж аяах өөрчилж чадсангүй. Энэ өдөр бид ардын дуу хөгжим сонсно гэж халимгийн соёл түүх шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгач Бадмаагийн дагуулгаар Эдэстэй хотын нэгэн альд очлоо. Боржгон өвөг хацнаас Чингис хаан kültür 11 үе. Чингис хаан ах 3. Түүнээ хавд хасар манай хошуудын өрөг дээдэс болох юм гэж. Таа нэг дээдэс. Хавд хасраас өрөг Төмөр хаан kültür 8 үе. Өрлөг Төмөрөөс Бова Мирза Өрдөн хаан суусан kültür 9 үе өнгөрөв. Тип таа. Марун дээд болонгийн үгмэтгээ тайлбар боржгон өвөг хацнаас даваан уян kültür 44 үе өнгөрөв. Хавд хасраас даваан уян kültür 33 үе өнгөрөв. Шинжаан көнлөн ушин үй ачнурасы Газа Нанбасы Байгаз ноин Амар сана Юуснаа урхат ажилласан юм дээ. Ноностон хархан жалуугаасан шивэрд чөлөгдөн ялтан шиг уурхаад ажиллаж хүнд хөчүүн ажил даргадан одоо орноосоо бууч чадахгүй жимдэх хүн болжээ. Манай халимгийн гал аяны нэгэн гишүүн ойрдын түүх судлаач Дориггүй алшаа нутагтай хошууд хүн юм. Алс хол энэ гажир ирээд хошууд ясны хүнтэй уулж танилцсанд Дориггүй баярснаар барахгүй муу настан нэм баярж сайхан өрөөлөн хайрлаа. Ясны юусан сухтанаа мөн гэж кайрсны гэж элгсана хайж ахлуга хайж хамдан тэнгэрийн сүг сайхан явах болон дэше шахалдах. Түрүүндээ одоо биднээс бас халимгийг одоо өөр нэг одоо энэ салаа утсан болохоор одоо баг манай монголчуудад би ч харилцаагүй гэж одоо боддог байсан. Одоо энэ удаасан зүйлээр одоо юм биш болжээ. Тэгэхээр энэ одоо биднээс суралцах үзсэн байтас ойлгуулгана энэ халимгчууд бол өөрийн биенд хэдийгээр монгол гэж одоо хэлэхгүй боловч тэр түүх намтар одоо бичгтэн бүр монгол угсаатна нэг тасархаа гэж одоо энэ ам бол тас итгэдэг. Нэг ч одоо Чингис хааны өвс садан гэж одоо ингэж итгэдэг. Настай энэ 3 настан бидний хараад баярлж, дуулж, бүжгэлж байлаа.
1943 он 12 дугаар сарын 27-ны тэр гайтай шар бүрийд халимгийн бүх ард түмнийг төрсөн нутгийнх нь хот суурн тосхоноос салгаж мал төвөрлөгч яруулалтай төврийн галт тэргээр баруун шивээрд байгаа айлерт мартагдсан боолын хөдөлмөрийн талбай руу чөлсөн байна. 10 түмэн чиргээр элэстэй хотыг бүсэлж 2хан цагийн дотор тэргэнд гарахыг чанга тушаажээ. Тодогтой чан бучлаастай тогоотой махан чанаатай хэвээр үлдэж эхнэр нөхөр их хурсыг салган айл бүрж өгөн 20 кг-ийн авахыг зөвшөөрсөн байна. Жарим хүнээ хэлэхээр энэ удааны чөлөгдөлд 15 түмэн халимгаас 5 түм илүү нь хорогдсон гэдэг. Шивээр доцсны дараа халимгаар ерхий хатуу хорж халимг хэлний сургуулийг хасаж халимг хүн халимг нэр авахж хорьсон байна. Халимг улсын соёл туужийн хүрээлэнд хадгалж байгаа энэ жангар гэдэг номыг халимгчууд шивээрд чөлөгдөхдөө авч явжээ. Ном ховор болохоор нэг номыг 10 хэдэн хэсэг ангилаад 10 хэдэн хүн хуваан авч явсан гэдэг. 15 жилийнхэн дараа шивээрээс бочиж ирснээр дараа эднэр энэ 10 хэдэн хэсэг номыг чоглуулж нийлүүлээд уулынх нь номыг бүтэн болгож соёл туужийн хүрээлэнд мөнхийн дурсгал болгон хадгалж тавьжээ. Тэгчгээд гацхан дэвтэр ховор болоод намтын чугаар өмсгөл ингээгээд 10 ботигээ тас савраагаад нэг жил байсан газар мудар тэгээд хариу авчираад форум ягаад сэлгэсэрснэ хөөний нэг бахан көвөл манай институтын номын сангады ингээгээ авчирж өгөө. Тэгээд энэ дэвтэр халимгуудлаа хамдан туурт яваад Сибирь ороод ирсэн дэвтэргээ биднээгээ икар сонирсод гэрээслээд хатгаваад барьжанаад. Элэстэй хотод бид санамсаргүйгээр халимг Монгол жалуулсан хурмын өслөвтэй таарж жургаж авлаа. Энэ хурмаа Европ маягаар явагдуулсан юм. Ёсод нь романтик бөгөөд дүгэн түтгэн утга уулахтай болж өнгөрсөн. Халимг Монголын удамжлалт хурмын ёс нь баруун Монголын хурмын ёстой адилхан. Халимг ёслыг бас жохог талууд хүчтгээдэг гэж хүмүүс ярьж байлаа. Халимгчууд элдв жилийн шалтгаанаас их нутгаасаа салж дэлхийн эл бүрэн ялангуяа Европ төвийн Парис, Лондон, Берлин, Бонн, Америк улсад бүр дахин нутгшиж байна. Гадаадд байгаа маш олон халимг жалуус аав ээж ах дүү садныхаа танилцуулгаар халимгаас хань нөхөр иргэн байна. Ингээд үчихэд халимгчууд халимг хүнтэйгээ хурмалахыг чанга баримтаж байгаа юм байна. Элэстэй хот хэдийгээр Европын нэгэн жижигхэн хот болгож эндээс ам амжирдын уур амьсгал байлхан санагдана. Нэл хүүхдээ гчүүд үргэлж харагддаг нь эндхийн өвөрмж сайхан үжимжийн нэг юм. Мэнч энэ бол яахын аргагүй Монгол хот юм а гэж хэндэж санагдуулна. Эрхэм үзэгчид маань саяын фильмээс харсан байхаа дээрх фильмээс үзэхэд халимгчдын зүс жараа үнэн хүү Монгол төрхийг хадгалжээ. Европ ТV-ийн түүх төмөн цагаан арстдын дунд халимгчууд он удаан түүхэн хугацаанд өөрийн хэл соёлоо ийхүү хадгалж байгаа хэлэхэд бодолд өөрийн ирэхгүй гайхамшиг төрж байна. Халимг монголчуудын тухайтай нэн олон сонирхолтой зүйлсийг соёл эрдэнэд дэлгэцийн дараагийн дугаард та бүхэнд хүргэх болно. Эрхэм үзэгчдээ манай дугаар ийхүү өндөрлөж байна. Эрдмийн тэнгэрд ялалзах эрдмийн од болж эгнэгдээ гих нэрэ эн ихтэй дурсгаарай. Дараагийн дугаардаа сайхан учирцгаая. Баяртай. Эрхэм үзэгчдээ дараагийн дугаараар халимгийн алдарт жангарч Эйлен овлогийн нутагт хүрч баатарлах туулва халимг Монгол хэл соёлын гайхамшигыг хадгалсан дуучин Чагаан жам нарыг та бүхэндээ танилцуулна.